Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадрын судалгааны төв нь 2014 оноос эхлэн бүсчилсэн хэлбэрээр аймагуудын өрсөлдөх чадрын чуулганыг зохион байгуулж иржээ. Тэгвэл эдийн засгийн бодлого өрсөлдөх чадрын судалгааны төвөөс Ховд аймгийн засаг даргын тамгын газар Конрад Адинаур сан Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ховд салбартай хамтран Баруун Бүс аймагуудын өрсөлдөх чадрын чуулган 2019-ыг анх удаага Ховд аймагт зохион байгууллаа. Чуулганд Ховд Баян Улгийн Уус Завхан, Говьалтай аймгийн удирдах ажилтан, холбогдох мэргэжилтнүүдийн төлөөлөл 100 орчим хүн оролцож, бүс нутгийн тэргүүлэх ач холбогдлын талаар харилцан санал солилцсон юм. Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадрын судалгааны төв нь 2012 оноос эхлэн аймагуудын өрсөлдөх чадрын судалгаа хийж тайлан гаргаж иржээ. Аймагуудын өрсөлдөх чадрыг үнэлэхдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн үндсэн 4 бүлэгт багтах 180 орчим шалгуур үзүүлэлтийг ашигладаг байна. Тэгэхээр энэ өнөөдрийн энэ ховд хотод болж байгаа чуулганы одоо гол ач холбогдол нь юу байна вэ гэхээр одоо энэ баруун бүсийн 5 аймаг ер нь энэ хаахан явж байна. Тийм ээ. Одоо эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтцээрээ одоо 21 аймаг дотор хаана явж байна. Тэгээ өмнөх онтойгоо харьцуулахад одоо ямар дэвшил гарч ив, ямар одоо ухралт гарч ив гэдгээ мэдэх, тэрэн дээр дүгнэлт хийх, түүнээс гадна энэ аймагуудын хооронд хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, хөгжлийн ямар боломж байна уу, ямар туршлага байна уу гэдэг туршлага солилцох. Тэгээд ирээдүйн шийдвэрээ гаргах хэрэгтэй л дээ. Тэр нь улс орны хөгжил дэвшил гэдэг бол маш их энгийн. Ер нь аливаа зүйлийг ингээд хэмжиж чадах юм бол өдөртөж болдог. Тэгэхээр энэ бид нар ингээ аймагуудын ажил төрлийн байдлыг 180 гаруй үзүүлэлтээр өмнөх онтойг харьцуулаад сайн давуу тал, сул тал, сорилтуудыг ингээд дүгнээд өгч юм гэдэг бол одоо тухайн аймаг одоо ямар байдал дээр алдаа оноо байна, ямар байдлаар хурсан байна уу гэдгийг мэдэх юм бол яагаад гэж асуулт тавиад тэр асуултан дээр оншоо олоод тэрнийгээ одоо зөв эмчлээд засаад явах юм боломж олгодог ийм хөгжлийн одоо багаж хэрэгсэл хэмжүүр. Тэгэхээр одоо энэ хэмжүүрийг ашиглаж сурах нь чухал байна. Одоо яг энэ өрсөлдөх чадварын энэ судалгаа гаргадаг энэ аргачлалыг бид бүхэн одоо сураад авах юм бол манай аймаг одоо тайлан мэдээг одоо зөв гаргаад энэ өрсөлдөх чадварын энэ одоо үзүүлэлтээрээ ер нь одоо дунджаас дээш түвшинд одоо өрсөлдөх юм боломжтой. Тэгээ өнөөдөр маш их одоо чухал сургалт семинарууд орж байна. За эдийн засгийн хөгжлийн төвөөс хүнс хөдөө аж ахуйн яамнаас, байгаль орчин аялал жуулчлалын газраас одоо бүх одоо салбараас ирж за Ховд аймаг тэр тусмаа Баруун Бүс одоо ийм үзүүлэлтээрээ энэ одоо улсын хэмжээнд өрсөлдөх боломж байна гэдгийг одоо бид бүхэнд одоо тайлагнаж бид бүхэнд одоо бас арга зүйн зөвлөгөө өгч байна. Чуулганы хүрээнд бүс нутгийн хөгжлийн бодлого хэрэгжүүлж буй ажил төсөл хөтөлбөр аймагуудын өрсөлдөх чадрыг дээшлүүлэх арга зам, бүс нутгийн аялал жуулчлал ба ногоон хөгжил, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил сэдвийн дагуу нэгдсэн хуралдаан зохион байгуулж хэд хэдэн илтгэл хэлэлцлээ. Ховд аймгийн бие даасан эдийн засагт бараа бүтээгдэхүүний өсөлтөнд тогтворцсон хүний хөгжлийн үзүүлэлт хөдөлмөр эрхлэлтээрээ тэргүүлсэн аймаг болох зорилт тавин ажиллаж байгааг аймгийн засаг даргад үгэрж явах хэлсэн үгэндээ онцлсан юм а. Ховд аймгийн одоо засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр бол бүсийн хөгжлийн төлөө бид хамтдаа өөрөөр хэлбэл ховдчууд бид зөвхөн ганц Ховд аймгийнхаа төлөөш бүс нутгийнхаа одоо эдийн засгийн хүний хөгжлийн асуудалд бол онцгойлон байр суурьтай оролцсноо гэсэн ийм утга санаатай одоо томоохон зорилт төвшүүлээд ажиллаж байгаа. За энэ хүрээнд бол Ховд аймаг хүний хөгжлөөрөө бүс нутгтаа тэргүүлэгч бай. Дээрээс нь эдийн засгийн хувьд бие даасан аймаг болёо л гэсэн ийм хоёр томоохон зорилтыг төвшүүлж байгаа. Ховд аймаг өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн тулд мэдээж хүн амын боловсрол эрүүл мэндийн асуудалтай бид нэр анхаарна. За өөрөөр хэлбэл Баруун бүсийн онцлогын эмчилгээний төв маань бол өнөөдөр за Бельгийн засгийн газартай хамтраад үндсэндээ 17.6%, 18 орчим тэрбум төгрөгийн одоо хөрөнгө оруулалт, оюуны болон одоо техникийн хөрөнгө оруулалт бол хийгч. Үндсэндээ 53 нэр төрлийн 102 тоног төхөөрөмжийг бид бол сувлуулад байна. Одоо тун удахгүй бид нэр нээлттэйгээр албан ёсоор ажиллана. За энэ бол бүс нутгийн ард иргэдийн төлөө хийж байгаа эрүүл мэндийн тусламж үйлчлэгээ түргэн шуурга хүргэх томоохон ажил байгаа. За бидээс боловсролын төвшөнд бол бид нэр томоохон бодлого барьж байгаа та бүхэн мэдж байгаа. Соёл урлаг спортоор дамжуулж хүүхд залуучуудаа соён гэгэрүүлэх, бие бэлтрийг нь бол эрүүл чирэг өсгөж хүмүүжүүлэх энэ байдлаараа дамжуулаад одоо бүтээлч одоо хүмүүсийг бий болгоход л одоо бид нэр ажиллаж байна. За эдийн засгийн үр ашигын хувьд бол бид нар
томоохон одоо бүс нутгийн шинж чанартай 5 том үйлдвэрийг бид нэр байгуулахыг зорж байгаа. Нөгөө талаараа үйлдвэрлэгч хөтөлбөрийн хүрээнд бол бид нэр хэд хэдэн одоо томоохон ажлуудыг бид нэр эхлүүлээ явж байна. Гэх мэтчлэн үндсэндээ энэ бүс нутгийн чиглэлийн дэд утас амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэхийг одоо бид зорж ажиллаж байна. Үүгээрээ дамжуулаад бид нэр бүс нутагтаа бол одоо бас зохисны хувь нэмрээ оруулна гэж ингэж ойлгож байгаа юм аа. Баруун таван аймаг бол эдийн засгийн хувьд хоорондоо шүтэлцээтэй яах аргагүй бид нь бол бас зарим олон асуудлаа одоо хамтарч шийдэж, ярилцаж, төлөвлөж явахаас өөр аргагүй гэсэн ийм одоо ойлголт бол байдаг юм аа. За дэд үтсийн хувьд одоо байж гин. За тэгээд эдийн засгийн хувьд байж гин. За тэгээд аж үйлдвэрийн хувьд ч гэсэн одоо бас баруун таван аймагт жишээлбэл адилхан үйлдвэр бариад байх ч одоо шаардлага байхгүй. Одоо Ховд аймаг, Говьалтай аймаг бол уул уурхаагаараа хөгжихэд, Увс аймаг бол экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ, махны үйлдвэрлэл, гурилын үйлдвэрлэл, хэмнэтийн үйлдвэрлэлүүдийг одоо дагнаж хөгжүүлэх хэвтийн ийм одоо яах аргагүй ялгаа заагууд бол бас байгаа. За дээр нь хамтарч одоо хийх ажлууд бас байж байна. Одоо дэд үтцээ бол одоо жишээлбэл замаа бол яах аргагүй баруун чиглэл рүү гэхэд бол Улаанбаатараас Баян-Үйлгийн чиглэлийн зам бол Завхан аймаг, Увс аймгийг дамжиж өнгөрнө. За Говьалтай Ховд аймгийг дамжиж өнгөрдөг учраас бидний дэд үтцийн хувьд бол яах аргагүй нэг зорилготой. За баруун таван аймгийн хувьд бол олон жилийн мөрөөдөл одоо энэ жилээс л одоо бүрдэж штэ. Одоо зам бол Улаанбаатартайгаа нийслэлтэйгээ бол аймгийн төвөд холбогдож эхэлж байна. Энэ бол бас яг баруун таван аймгийн арт иргэдийн амжиргааны хувьд бол одоо хамгийн том үзүүлэлт. Уг чуулганаар дамжуулан баруун улсын аймагуудад цаашид урт хугацаанд бодлогын түвшинд хамтран ажиллах боломжоо тодорхойлох юм. Ингэснээр бүс нутгийн хөгжлийн төсөл хөтөлбөрийн уялдаа холбоог сайжруулах, төөрөө хувийн хвшлийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм а.